Ардсан намын зүгээс бол Улсын хурлын дарга учрлыг одоо албан тушаалаас чөлөөлөгдөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг мэдээллийг сая хаврын чуулганы нээлттэй эхний өдөр мэдээллээ дээ. Тэгэхээр энэ өмнөх энэ зарчмыг бас Улсын хурлын дарга амар хэсэглэн бас ажиллаж явах үед Ардсан намын бүлгээс гаргаж тавьж байсан. Гэхдээ одоо яг учрал даргаыг бас сонгохдод Ардсан намын нэр бүхий зөвтгөрөл гишүүн тэргүүдээ бас 19 гишүүн дэмжсэн шүү дээ. Улсын хурлын дарга болоход тэгэхээр анхнаасаа одоо та намын байр суурь тэнийг байж чадаагүй байсан гэсэн үг үү? Яг тэр үед зарим гишүүдийн одоо бодол санаан дотор нэгэнд хориглосон хууль байхгүй учраас одоо бид хуулиараа боломжтой бол ингэж одоо тэг болж явах хэрэг байна уугүй юу? Ер нь бол улсын хурлын үйл ажиллагаа жоохон өөрөө гацхан маягтай болчлоо. Яг гэвэл амар ёслон биднес чөлөөлчихсөн. Дээр нь дид дарга нь үндсэн хуулийн цэцээс одоо үндсэн хууль зөрчсөн гэдэг тийм дүгнэлттэй болоод болчихсон. Сөрөг хүчний нэг дид дарга байж идэг. Тийм учраас парламент өөрөө нэг тийм үйл ажиллагаанд доголдох маягтай болоод ирэхлээр ямар нэгэн байдлаар парламентын үйл ажиллагааг доголдуулахгүй тулд ямар ч гэсэн даргатай болоод авах нь зүйтэй гэдэг тийм итгэл үнэмшилтэй тийм бодолтой гишүүдээс байхыг үүсэв. Ер нь бол Ардсан нам дээр намын бүлэг дээр яригдсан нэг чухал яриа бол бид өөрөө Ардсан намын үжил баримтал дотор ч парламентын засаглалыг биднес бол цаг ямагт бол эрхлэн дэмжинэ. Парламентын арчлалын төлөө бол байнга зогсно гэдэг үжил баримталтай улс төрийн нам шүү дээ. Тэгээ энэ намын өрөөнд бид парламентын арчлалыг бичүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг яриа бол яригдсан. Тэгээ энэ ярианы өрөөнд ямар асуудал тавигдсан бэ гэхээр парламент бол ингээ олон намын төлөөлөх байгууллага байна. Олон намын төлөөлөл бөгөөд хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль тогтоох байгууллага учраас энэ олон нам чинь байр сууриараа ингээ хуваагддаг, одоо зарим талаар санал бодол зөрдөг, тэгээд мэтгэлцдэг. Тэгээ энэ олон талын бодлогын мэтгэлцээг одоо зохион байгуулж тэр мэтгэлцээний үр дүнтэй явуулах гэж байгаа улсын хурлыг чуулганыг удирдах байгаа хүн өөрөө тэр мэтгэлцээний нэг талын хүчтэй лидер гэдэг юм уу нэг талын оролцогч байж ерөөсө болдгүй байна. Тийм учраас ингээд энэ парламентын түүх болон парламентыг судалдаг судалгаануудын үр дүн юу гэлтэж байна гэхээр хэрвээ парламентыг удирдах байгаа одоо улсын хурлын дарга манайхаар бол бусад улсад оронд бол парламентын спикер чинь намын дарга буюу намын лидер байх юм бол энэ мэтгэлцээ байх болдог шүү. Мэтгэлцээ байхгүй болно гэдэг чинь юу ирэх вэ гэхээр ирэх барьж байгаа хүчтэй байгаа тэр бүлэг тэр намын талд спикерын зогсчоор засгийн газрыг хянах чадвар нь алга болдог шүү. Тэгэхээр мэтгэлцээ байхгүй засгийн газрыг хянах чадвар хоёр алга болно гэдэг нь өөрөө парламент өөрөө төлөөллийн байж чадахгүй олон дуу хоолой илэрхийлэх чадваргүй нөгөөтэйгөр засгийн газрыг хянаж хариуцлагатай байдлыг хамгаалж чадахгүй болно. Олон намын тогтолцоо бүхий парламентад төвийг сахисан хараа бидаасан. Бидаасан гэдэг нь юунаас бидааж байгаа гэхээр намын улс төрөөс бидаасан байдал нь төвийг сахих баталгаанд болдог. Энэ спикер гэдэг одоо парламентын хуралдаан даргалагчийн чиг үүрэг юугээр илэрхийлэгдэж байна гэдгийг олон улсын судлаачид юу гаргаж ирсэн. Тэр гаргаж ирсэн илтгэл дотор маш тодорхой хэлсэн. Хэрвээ энэ улс төрийн намын хүчтэй лидер буюу улс төрийн намын дарга энэ суудалд суух юм бол үндсэндээ 3 зүйл алга болно. Нэгдүгээр төвийг сахисан байдал нь алга болчихж байгаа учраас мэтгэлцээ байхгүй болно. Давуу байдалтай буюу олонх болсон намын бүлгийн одоо талд үйлчилж эхэлнэ. За нэгдүгээрт энэ үйлчилж эхэлж байгаа нь сөрөг хүчний дуу хоолой одоо цөөнх болсон нийгмийн одоо үг хэлийг хориглох, дасдах, дугуй болгоход одоо эрх мэдлээ ашиглаж эхэлнэ уруугаар. За хоёрт нь засгийн газрыг хянах чадваргүй болно. Энийн үр дүнд гүйцэтгэх хэрэглийн эрх мэдэл дотор нөгөө нийтийн ашиг сонирхол иргэний эрхийн агуулгач алга болоод зөвхөн намын одоо албан тушаалын хэрэгслүүд болж хувирнаа гэж. Монгол улс өнөөдөр тийм л байгаа шүү дээ. За энэ байдлыг засахын тулд олон улсад ямар одоо туршлага хэрэгжүүлсэн байна гэхээр намаасаа түтгэлцдэг сонголтыг Канада, Англи, Япон хэрэглэсэн байна. Ер нь бол. За намаасаа түтгэлцдэггүй юм гэхэд энэ намын гишүүнчлэл нь хэлбэрийн төдий үлдээд улс төрийн одоо намын бүлэг дотор спикер өөрөө ордоггүй
төвөгсгсөн байдлаар би дагаад намын дотоод улс төрөөс ангид байдаг. Тим тогтолцоороо шилжсэн одоо Герман бол Европ улс орнууд байна. Маш тодорхой. За намын дарга шууд хориглоогүй боловч хаяа одоо болж болдог. Заавал байх албагүй намын дарга нь одоо парламентын спикер байдлаар ажиллаж болдог тийм улс орнууд бас байна. Тухайлбал Америк. Гэхдээ Америкт юугаар ялгаатай вэ гэхээр засгийн газар нь ерөнхийлөгч мэддэг учраас. Парламентын засал бүхий улс орнуудад бол энэ бол харин өөр юм шүү. Спикер гэдгийг одоо спикер гэдэг чинь биднээс одоо дарга гэл болгоцсон болохоос биш энэ үгийг чинь гол агуулга нь яриулагч штэ. Парламентын цөөнхийг парламентын олонхоос үл ялгуурлаж тал засахгүйгээр ижил хэмжээнд эрхийг нь хамгаалж яриулах үүрэгтэй хүнийг спикер гэж хэлж байгаа. Тэд нар ярьдаг тэр яриаг нь одоо ингээд баталгааж хамгаалж дууг нь тод сонсоход зориулж энэ хүн бол спикер байна гэж одоо ярих гэдэг үгнээс гаралтай юм үгээр бүр оноож нэрлсэн байгаа байхгүй юу? Гэтэл биднээс юу болгоо ойлгоцсон байх дарга нэрлээд тэгээ яг социализм үеийн тэгээ дарга шиг бодож эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ социализмын үед нэг намтай байсан. Тэгээд нэг үдирдэгчтэй байсан. Тэгээ тэр сэтгхүүгээс одоо хүртэл салаагүй дарга шүтдэг соёлтой нам олон намын тогтолцоо бүхий, олон уралж үзэл бүхий энэ нийгэмд олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын толгой дээр даргаал тавина гэдэг одоо гажууд за баг одоо донтой юм шиг ийм террорист үйлдэлийг парламентд хийж байгаа байхгүй юу. Тэгээ энийг л арчсан нам бид дэвчихгүй нэ тэсгүй нэ гэдэг байдлаар байршуулаар илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ олон улсын парламентын дэвшилттэй энэ тогтолцоог Монгол улс авч парламентаа яах ёстой. Парламентаа арчлаа бичүүлэх ёстой. За ийм байр суурийг илэрхийлсэн. Энэ бол зүгээр учрал зориулж хэлж байгаа үг ерөөсөө биш. Энэ байр суурийг биднээс амар өслөнгийн үед ч хэлсэн. Бид сурамж авах ёстой. Өмнө нь энэ хоёр инх бол тэгээд нэг нь арчсан намын зээнх бол нөгөө нь ардын намын эмэнх бол тэгээд энэ хүмүүс улсын их хурлын даргыг хийж явахдаа намыг одоо намын даргын ажлаа хийжсэн. Тэгээд та бүхэн тэр үеийн түүхүүдийг анзаарах юм бол энэ намын даргын амбицтай намын дарга гэдэг хүн улсын их хурлын толгой дээр гараа суучаараа төрийг яаж самарч болдгоо гэдгийг тэр гурван хүний түүхт гуруулаа харуулсан. Хамгийн сүүлийн түүх нь им их болд засгийн газар хоёр хоорондоо ерөнхий сайд тэр үед одоо шадар сайд нүрсэх байлуу тий. Тэгээд одоо засгийн газартайгаа улсын их хурл ингээд талцаж хэрэлдэж одоо бөө юм болоод тэгээд сүүлдээ улсын их хурлын дарга авч хайх хүртлээ яасан хэрүүл тэмцэл өрнөсөн. Арсан намын үед тэгээд бас юу болж хувирсан. 16 онд өсгөө арчуулах хүртлээ нам өөр үгүй болсон. За энэ хоёрын үед энэ асуудал бас юу болж хувирж ирсэн гэдэг бүгдээр бид мэдж байгаа. Тийм учраас бид сурамж авах хэрэгтэй. Энэ сурамжийг авахын тулд биднээс сурамжийг аваад оронд нь юу бичүүлэх гэж байгаа тэр шиг зөрөгтэй алах хэрэгтэй. Яг энэ агуулгаараа л арчсан нам энэ шийдлийг гаргасан. За хэрвээ тэгвэл учрал дарга ажлаа өгөхгүй л яах вэ гэсэн юм? Учрал сонголт байгаа шүү дээ. Нэг бол намын дарга ажлыг хийх хэрэгтэй, нэг бол улсын их хурлын дарга ажлыг хийх хэрэгтэй. Энэ хоёр албан тушаалыг хавсарч нэг дор хийх ямар ч боломжгүй байна гэдэг л шаардлагыг тавьж байгаа. Тэр хүн сонголт нь байгаа. Тэр хүн тэгхгүй гэж тэгвэл бид нэг шаардлага тавьсан байгаа. Маш тодорхой. Ямар ч байсан яг амар ойлголттой адилхан амар ойлголонг улсын хурлын дарга мөртлөө намын дарга болно гэхэд нь намын дотоод улс төр буюу дотоод өрсөлдөөндөө парламентыг улсын хурлыг чирж оруулах гэж байгаа учраас амар ойлголонгаар улсын хурлын чуулганыг өдөрдүүлэхгүй, дагалуулахгүй гэдэг л шаардлага тавьсан. Энэ шаардлагын хүрээнд амар ойлголон тэр үед улсын хурлыг огт дагалаагүй. Та бүхэн санаж байгаа бол боломжтой даргалсан, пүрэв дээр даргалсан. Хоёр дид дараа байж байгаа. Өнөөдөр ч гэсэн пүрэв дээрж болон Бат Эрдэнэгээд хоёр дид дараа байж байгаа. Тийм учраас улсын их хурл бол хэв үйл ажиллагаа явуулна. Учралтай учралгүй. Учралт бол сонголт хийх одоо боломж байгаа. Намын дараа хийгээд явах нь бол нээлттэй. Монгол Улсын парламент, Монгол Улсын их хурл нэг намын даргын одоо алхны доор
нөгөө намууд нь одоо хуралдаад сууж яах гэдэг бол үндсэн хуулийн агуулгаар боломжгүй байна. Анх учрлыг намын дарга мөртлөө улсын хурлын дарга болгоход ардны намынхны зүгээс нэг үг хэлж ирсэн. Та бүхэн анзарч байсан бол олон хулсан нам хэнийг хаан тавихаа бид мэдье гэдэг үг хэлж ирсэн. За олон хулсан нам байна уу эсвэл улс төрийн нам байна уу хэнийг намын дарга болгох бол тэр намын асуудал. Харин парламент хэнийг улсын хурлын дарга болгох бол парламентын асуудал. Үндсэн хууль дээр маш тодорхой заасан байгаа. Улсын хурлын даргыг гишүүд дотроосоо сонгоно гэж. Тэнд олон улсын намд нэр дэвшүүлэх тухай огт байхгүй. Тэр үндсэн хуульд байгаа энэ заалтыг одоо бид буцааж амжилуулах хэрэгтэй. Үндсэн хуулийн заалтыг мартаад үндсэн хуулийн энэ заалтын утгыг анзаарахгүйгээр зөвхөн л бид яасан бэхээр улс төрийн намд ирэх мэдлэг шилжүүлсэн байсан. Одоо бол тийм биш. Одоо бид бол улс төрийн нам болон улсын хурал парламент гэдэг хоёрын хэд цагийг зөв гаргахгүй бол сүүлдээ улсын хурал буюу парламент яаж ажиллах гэдгийг улс төрийн нам шийддэг болж хэлж байна шүү дээ. Бүр нэг нам эрх баригч хийж байгаа нэг нам цагаан байшин дотор шийдвэр гаргаад ирээд улсын хурал ингэж ажиллах хэрэгтэй гэдэг шийдэл тулгадаг болж байна шүү дээ. Гэтэл улсын хурал 126 гишүүнээс бүрдэн Монгол улсад хууль тогтоох хэрэглээг улсын хурал гагцуу өөртөө хадгална. Төрийн эрх барих дэд байгууллага. Энийг намд шилжүүлж өгч ерөөс болохгүй. Зарчмын өртөө энэ. Үндсэн хуулийн энэ зарчмуудыг биднээс дахиад явах хэрэгтэй. Амжилуулах, баталгаажуулж хамгаалах хэрэгтэй. Та улсын хурлын дараа намын дарга байж болох үүдийг хуулийн төсөл боловсруулсан. Өргөн барьсан. Өргөн барьсан. Улсын хурлд өргөн барьсан. Хаврын чуулган хэлсэн. Энэ хаврын чуулганаар хэлцээдэг бид тэр шаардлагыг одоо тавьж энэ шаардлага дотор энэ ч явж байгаа шүү дээ. Сая Арс намын бүлэг одоо 100% шийдвэр гаргаж байгаа бас нэг шалтгаан нь юу гэхээр бид хууль өргөн барьсан. Түрүү нь бол хууль өргөн барьж чадаагүй байсан. Одоо бол хуулийг өргөн барьсан учраас тэр хуулийн дээр улсын хурлд Арс намын бүлгийн дийлэнх гишүүд гар үсгээ зурсан байгаа. Тэгээд нэгэнд одоо бүлэг өөрсдөө хуулийг өргөн барьсан учраас энэ хуулийнхаа зарчим шаардлага дээр одоо хатуу зогсноо гэдэг байдлаар сая биднээс 100% 3 удаа шийдвэр гаргасан.